Шинэ 7 хоногийн мэд Gamepod podcast-ийн шинэ дугаарыг эхлэхэд бэлэн болсон байна. Playoff Play-интэй 7 хоногийн мэд гэж дахин мэдчлээ. Gamepod podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр өвдөгний үе мөчний шингэн доктор Joint Movement Colchosum-ийн ажиллаж байгаа. Бид улирлын турш Joint Movement Colchosum-ийн хүний бид ямар хэрэгтэй бэрцэн хүнд, гэмтэлтэй хүнд ямар хэрэгтэй вэ талаар ярьсан хэлсэн. Харин хаанаас авахыг нэрээс айгүй цөөхөн хэлсэн байлээ. Тийм учраас та бүхэн аптека цагийн манер захиалаараа мөн дээрэс нь хайгаад болохгүй бол E-Mart-ийн бүх сүлжээ дэлгүүрээр худалдаалагдж байгаа шүү гэдгийг хэлэхэд одоо ингээд Gameboy podcast-ийн плей-оффын өмнөх дугаар эхэлж байна. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Gameboy podcast-ыг та бүхэн Premier Sports-ны сувгаар YouTube channel-аар лав гараг болгон хүлээн авч үзэх боломжтой байгаа. Ингээд удирлын сүүлийн тоглолтууд өчтөр явагдаж, удирлын тоглолтууд дууслаа. Play-ний тоглолтууд яг одоо өнөөдрөөс эхлэх гэж байна. Тэгээд одоо яг энэ битүүрийн бичлэгээ бичиж авах өдөр бол 2026 оны 4-р сарын 13-ны өдөр. Яг 10 жилийн өмнөх энэ өдөр бас 10 жилийн өмнөх NBA-гийн удирлын сүүлийн тоглолтууд явагдаж ижээ. Тэгээ өнөөдөр Америкт хэвлэл мэдээлэлд өглөөнөөс хойш юуг онцлсан бэ гэхээр домогт Kobe Bryant-ийн сүүлийн тоглолтоо хийсний 10 жилийн ой болж байгаа гэдгийг онцолж энэ бичлэгийг эргэн үзүүлж тэр үйл явдлын талаар эргээгээд сэтгэлдлүүдээ хэлж ин л да. Тэгэхээр маш олон хэлэх зүйл байна. Гэхдээ од чамаас эхлэе. Ерөөсөө чамаг энэ талаар чамаас энэ талаар өмнө асууж байгаагүй маань. Энэ тоглолтыг яг хаана үзчихв? Америкт яг тэр дундаа Лос Анжелес хотод тэр тоглолтод хэр их ач холбогдол өгчээсэн бэ? Тий 10 жил болсон гэдэг чи одоо яг ингэ бодсон чи амар хурдан өнгөрсөн баг цаг хугацаанд тэр уурсдаг нь мэдчихэж байгаа байхгүй. Тий яг чиний хэлдгээр одоо ингээд зарим ингээд тоглолтууд, зарим үйл явдлууд амьдралд ингээд амар тодор үлдчихдэг те. Яг тухайн тоглолтыг яг хаана үзчихсэн, яг яаж яасан гэдэг бүх процессыг сандаг тийм тод үлдсэн тоглолтууд байдаг. Яг тэрнтэй адилхан Кобигийн 60 он авсан карьерийн сүүлийн тоглолтыг хийсэн тэр өдрийг бол би амар тод санаж байна. Тэр чинь яг ингэсэн юм юунэттэй би нэг очиж үз цадаагүй. Тэр тоглолтын солд аут болсон. Тасбар уус дийлдэхгүй үнэтэйсэн. Тий, амар үнэтэйсэн. Юм баг плей-офф одоо плей-оффын тий баг файналсын үнэтэй тийм тиктүүд байсан. Тэгээд уусаа тэрийг үзэж чадаагүй. Тэгээд тухайд нэг юм солонгос спортс баранд үзчихсэн. Тэгээд тэр үед яг адилхан өдөр Warriors-ийн 73-9 хийдэг тоглолт бас гарч ирсэн бохгүй маш чухал тоглолт. Бүх цагийн түүх амжилт ивдэгжсэн орой шүү дээ. Яг тэр чинь бас яг 10 жил болж байгаа юм байна шүү дээ. Тэгээд тэрийг үзчихсэн чинь ингээд хоёр зургатн дээр нэгэн дээр нь Warriors-ийн том дэлгэснээр нь Warriors-ийн гейм гараад жижиг дэлгэснээр нь Lakers-ийн гейм гарч байгаа байхгүй юу? Том дэлгэц жижиг дэлгэц нь бол дадаа хамаахгүй зөөр үзчихье. Гэтэ чи дууг нөгөө заал нэгэ дуугдсон шүү дээ ингээд бааранд. Дуугийн чи Lakers-ийн дуугийн тавьчихаа гэдгсэн чинь зөөх чинь уурлаад идэв. Үгүй энийг Warriors-ыг тавина гээд. Тэгээ би ер нь бол Америкт амьдарч байгаа хүмүүс мэдж байгаа. Ер нь бол энд ингээд тип буюу нөгөө цайны мөнгө өгдөг штэ. Би оюутан байхдаа яг тим ажил нөгөө тип авдаг ажил хийгээд тэр одоо тип гэдэг мөнгө чинь одоо хүний амьдрал амар одоо ямар хэрэгтэй гэдгийг мэддэг болоо штэ. Би ер нь хаавсан газар ер нь бол тип өгдөг байхгүй 15-аас 20. Тэгээ би амьдралд анх удаа тэнд юусе тип өгөөг уурлаг гарч ирсэн. Тэр үзүүлэг бол дуугийн тавьж үзүүлэг болохоор яг тавьсан л та чинь нөгөө яг ингээд баарнд сүултээ нөгөө баарнд ингээд олон хүмүүс орж ирээд яг нэхэд эхэлж байгаа чи яг энийн үзмэр ингээд. Гэтэ яг анх ингээд асуухтаа ингээд тэр үнтэй жоохон муудалцсан болохоор би өвч байгаа гэдэг. Тэр амар юунд санаад буусан байдаг чи тэгээд яа тэр тоглолтыг үзэл үнэхээр гайхалтай байсан. Бид нар Монголд тусгаар тогтнолын ордонд Lakers-ийн тоглолтыг Kobe-гийн сүүлийн тоглолтыг үзэх бажлыг Lakers-ийн Монгол дахь Lakers-ийн сонирхчдын одоо фэн клубын одоо
залуучуудтайгаа хамтраад бидэд хийжсэн баггүй. Бидэд тэгээд 1000 хүн баг ирлээ. Яг ингээд тийм 1000 хүн ингээд тэр тоглолтыг ингээд ойрлж уухалж үзэх яг тэр мөч бол үнэхээр тасархай байсан. Хоёрт авраг ер нь бол домог тоглогчдын төгсгөлийн тоглолт ямар байхыг хүсээсэй гэхээр Kobe Bryant-ийн мэдээж төгсгөл кинон дээр гардаг шиг төгсгөл байгаагүй шүү дээ. Авраг аваад Michael Jordan шиг ингээд сүүлийн шидэд ч юм уу тийм. Эсвэл ингээд авраг аваад зодог тайлаад ч гэдэг юм уу тим төгсгөл байгаагүй. Плей-оффын баг биш байсан. Удирлын сүүлийн тоглолтоор түүний улирал сагсан бөмбөгийн замнал дуусах нь тодорхой болсон байсан. Гэхдээ миний хувьд өмнө чиний хэлжсэн дахиад жишээлнэ, үргэлж жишээлнэ. Авраг аваагүй хамгийн супер төгсгөл бол тэр 60 онооны төгсгөлөөс одоо нэг iconic гэж хэлдэг шүү дээ. Тийм. Одоо зүгээр үнэхээр л түүхэн тоглолт байсан. Гой тоглолт байсан. Карьерийн төгсгөлийн тоглолтод 60 оноо аавна гэдэг бол 20 жил тоглолцсон хүний хувьд за бишээ за бүр 20 жил 10 жил тоглолцсон ч хүний хувьд төгсгөлийн тоглолтод 60 оноо аавна гэдэг бол ховорхон тохиох завшаан байхгүй. Тэгээд Kobe Bryant түүнийг чадсан тэгээд үнэхээр гой тоглолт байсан. За тэгээд төгсгөл тэр нөгөө үг хэлчихэд Mamba out гэж хэлээд микрофоноо газар шидэ явдаг. Тэр чин бол ингээд цаашдаа ингээд celebration болсон шүү дээ. Нөгөө Америкийн ерөнхийлөгч Барак Обама хүртэл нөгөө ерөнхийлөгчөөс буух сүлийн үгээ хэлчихэд тэгээд Обама out гэж хэлээд тэгээд буусан тийм iconic зүйлүүд болцсон байхгүй. Тэгээд яг үндэ мэдгүй тэр тухайн мөчд болж исэн тэр 73 амжилт 70 Chicago Bulls-ийн 72-10 амжилтыг эвдэж байгаа тэр Warriors-ийн 73-9 тоглолт би Америкт яаж үзтгийг бол мэдэхгүй. Гэхдээ угаасаа тэр өдрийн гол сэдв гол point нь бол угаасаа л Kobe-гийн тоглолт байсан гэдэг нь бол Монголд л авт юм байсан. Америкч хүм одоо хэвлэл мэдээлэл ямар байсан юм бол та. Гэхдээ тэр тухайд бол тэр тоглолт бол айгүй маш өндөр юутай байсан. Яг Warriors-ийн рекорд ивж байгаа ач холбогдол өндөр ч гэсэн яг Kobe-гийн сүүлийн тоглолт хийдэг бол үнэхээр уусаа nation даяараа л уусаа сүртэн болсон. Сүр ганцхан тэр миний үзчихсэн солонгос баар. Тэгээд яг тийм 60 оноо аваад тэгээд төгснө гэдгийг бол хинч юу яагаагүй шүү дээ. Төсөөлөөгүй шүү дээ. Өмнөх тоглолтын дараа л Shaq чи дараагийн тоглолтын дээр 50-ыг авах гэж гэсэн чи би чадахгүй гэжсэн 60-ыг авцсан гэдэг. Shaq хүртэл. Шолоод тесттэй. Тий. Уусаа дандаа ингээс өмнө тулгарсан сорилт болгоныг давж биелүүлдэг гэж. За цагаан дурсан чухалцаад юм. Одоо цаг үе рүү оръё. Өчигдөр за орон нутгийн цагаар буюу Америкийн цагаар нэм гарагт бүх тоглолтууд нийт 30 багийн 15 тоглолт болсон. Хоёр одоо бүсийн цагаараа өрөнд орны цагаараа зэрэг тоглолтууд явагдсан. Дорнодын тоглолтууд 1 цаг төрөндийн тоглолтууд 1 цаг. Яг л хооронд нь хол мапан бэлэн оруулахгүй гэдэг ийм шудраг зарчмын үндсэн дээр. Тэгэд өчтөрийн тоглолтуудаас хэд хэдэн сонирхолтой үр дүн харагдсан. За ялангуяа өрнөд бүс төр нэлээд ач холбогдлоо гэж би сүүлийн хоногудад Facebook дээр маш их зүйлийг нийтэлжсэн. Тэгээд би San Antonio Spurs Denver Nuggets-ийн тоглолтыг би бүр ESPN онцолж авч гаргаж байгаа бодоход нэлээд өндөр ач холбогдол өгч байгаа болов гэсэн чинь аль аль нь амар ач холбогдол өгөө тоглолт болцсон уу? Тэгсэн шүү. Гоо хаа. Эхний тоглолт бол тийм байсан. Харин дараагийн тэр нөгөө уул нь бол бидний ингээ бодоход байна шүү дээ. Хамгийн ач холбогдолтой та хоёр тоглолт байсан байхгүй юу? Ер нь бол ялангуяа Бостонгийн хувьд Орландо тоглолтыг Бостонгийн хувьд л нэг шаардлага тийм ач холбогдолтой биш. Уусаа хоёроор гарч байгаа нь тодорхой. Харин Орландо Magic Бостонгийн эсрэг тоглоод дахиад нэг шат ахих одоо Атлантагийн оронд 6-аар гарах боломж байсан байхгүй юу? Хэрвээ хоцсон. Тэгсэн чинь Boston Celtics одоо баг байж болох хамаг одоо бүх талантуудад амраагаад байхад яг өөдөөс нь очиод тоглоод хожигдсан нь бол үнэхээр нүд оройдоо гаргасан. Яг тэрнтэй адилхан San Antonio Spurs Denver хоёр яг адилхан тоглолтсон. San Antonio Spurs-ийн хувьд бол уул нь Denver-ыг хожигдсан бол Denver 4-өөр гараад bracket-ийн одоо нөгөө талд гарах нь шүү дээ Spurs-ээс. Spurs яг амжилтанд доошоо дэш явахгүй те 2-оор гарах нь тодорхой. Гэхдээ
Bracket аль талд нь Denver OKC орох вэ гэдэг чинь амар чухал байсан байхгүй юу. Одоо тэгээд Spurs ууланд хожих гэж тоглосон. Миний бодлоор үзэгчийн хувьд бол сүүлийн минут дуустал нь тоглосон шүү дээ. Тэгсэн мөртлөө үнэхээр тоглолт нороогүй тэр тоглолтод. Тэгээд ганцхан Jokic-тэй тэгээд сэлгээнийхэн тоглогчтой өчтөр тоглоод хожоогүй. Тэгээд тэрний одоо улмаас Spurs бол миний хувьд бол өөрсдийнхөө плей-оффын одоо юу гэдэг одоо плей-оффыг уламж хэцүү болгочлаа гэж. Одоо эхний одоо юу учраагаа одоо амархан давд юм аа гэхэд 2 дугаар тойрог 3 дугаар тойрог дээр Denver 3 дугаар тойрог дээр OKC-тэй тарах маш өндөр боломжтой болчихж байгаа байхгүй. Харин тэгэхээр уг нь л авраг авъя гэж тод дээшээ зорж байгаа баг бол хоёр хэцүү өрсөлдөгч эхний шат ч юм уу 2 дугаар шат ч юм уу хоорондоо тааруулаад өөрөө бүсийн финалд үлдсэн гарч иж хамаг энерги зарцуулаад гарчсан багтаа тоглох нь бол San Antonio Spurs-ийн хувьд бол маш гоё тийм өрсөлдөгчөө сонгох хөзөр байсан л да. Тэгээд Denver Nuggets 2 тоглолт дараалал сэлгээгээр тоглоод хоччлоо. Тэгээд үнэхээр сайн байгаагийн илэрлэл нь энэ одоо өөр яах вэ? Үгүй бас ингээд сайн байгаагийн чинь мэдгүй. Миний бодлоор шүү дээ. 2 тоглолт дараалаад бүгднийг амраасан. Тэгээ яг Jokic бол сүүлийн тоглолтын дээр амруулж байсан баг. Наас 165 тоглолтод орж иж NBA-ийн нөгөө пост сизон авартуудад орохын тулд өчигдөр тал тоглосон тий 2 үе тоглосон шүү дээ. Эхний хагас. Хоёрын дээр нь бол амраагаад Denver л үнэн нь бол 4-өөр гарахыг 3-аар биш 4-өөр гарах нь тэдэрт илүү байсан юм шүү миний бодлоор. Яа тэгэхээр эхний тойрогт шүү дээ Тэмэр үйлстэй таарах сонирхол тэдэр байгаагүй юм шүү. 2 дугаар тойрогт тэртээ түрүү OKC юм уу Spurs хоёртой таарах нь чанарын хувьд бол тэдэрт нэг ялгаатай юм шиг санагдаг баг. Эхний учраа нь нилээ Rockets-тэй бодвол Rockets-ыг бодвол амархан үгүй биш ээ. Rockets Timberwolves-ыг бодвол амархан учраа гэж ботсон баг. Тухай тэр одоо Denver-ийн хувьд. Тэгээ уул нь хожигдчихээ гэсэн. Тэгээд тэрэн дээр хоёулын дээр нь хожиж таарсан. Тэгээд одоо яалтай байлээ. Тэгээд одоо бидний гол өрсөлдөөн болоод яг bracket бол тэр чигээр одоо бүтэн болоогүй байна. Play-in тоглолтууд маргааш нөгөөдрөөс хүлээгдэж байна. Гэхдээ яг гол өрсөлдөөнүүд бол ингээд болчлоо гэж харж тээ. Тэгэхээр саяны нөгөө нэг 4 сарын 10-нд хамгийн сүүлд нөгөө Denver хожсноос бусдаар эхний 3 тоглолтонд Denver Oklahoma City Thunderтай тоглоод хожиж чадаагүй байхгүй. 3 тэгштэй. Тэгэхээр би бол Denver-ийг дөрвөлөө унна гэж хүсэж исэн гэдэгт бол эргэлзэж байна. Denver бол Oklahoma-гоос зайлахыг л хүссэн баг. Тэгээд San Antonio Spurs-ийг одоо арайч хожигчиж гэж бодож тоглоогүй л байл та. Тэгээ одоо сонирхолтой надад бол сонирхолтой үр дүн гарсан. Би хэрвээ чинь Denver Nuggets-ийн тасгалжуулагч гэсэн бол би Oklahoma City Thunder-аас аль болох зөрөөд San Antonio Spurs OKC хоёрыг хооронд нь тааруулна. Яа гэх юм бол OKC-г San Antonio Spurs ч улиралд 3 хожицсан баг штэ. Тоглолт таардаггүй байхгүй. Тэгэхээр нэг тийм хэцүү нөхцлөөс гарч ирээд өөрөөсөө бүсийн финалд гарч ирэх хүлээгээ байж надад бол шатраа нүгэл би ингэж нүх байсан. Гэхдээ нөхцлөөд л тэгж таарсангүй. Тэгж таарсанчгүй хүссэнчгүй юу ч болчих яач юу ч ямар ч хэлсэн. Би зүгээр Denver-ийн асуудлаас би зүгээр эхний одоо учраа хамгийн амархан учраа байгаасаа гэж тэд рүү хүсэж байгаа юм шүү дээ. Тэд нар 100% эрүүл биш байгаатай л холбоотой байх гэж бодож байна. Ялангуяа Aaron Gordon-аас авахгүй л тий Aaron Gordon байна. Jamal Murray нэлийн ядарсан байгаа. Jokic ч гэсэн бас нэг 100% шиг санагдахгүй байгаа шүү. Тэгээд тэд аль болох амархан ихний үеэд даваад тэртээ дөрвөө 2 дугаар тойрог дээр Spurs-тэй таарна, OKC-тэй таарна. Тэдэрт бол ямарч чанарын хувьд л нэг ялгаа байхгүй л байсан болов уу гэж бодож байна. Би тэгээ хожигдох гэж үзсэн. Тэгээд яалтчгүй нөгөө хоёр баг нь хожигдож таарлаа л да. Тэгээд Oklahoma City Thunder нэгээр San Antonio Spurs 2-оор, Denver 3-аар, Lakers 4-оор, Houston 5-аар, Minnesota Timberwolves 6-аар гарсан. Ингэснээр Denver Nuggets Minnesota Timberwolves-тэй хоорондоо таарч тоглохоор болсон. Түүхийг хэрэгэд харах юм бол энэ хоёр баг плей-оффын бас сүүлийн жилүүдэд үзээтэй тоглолтын юм хоёр баг. Тэгээд Minnesota Timberwolves баг Denver-ийг мулталцсан нэг түүх байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр бас ер нь ихтэй чи бодоод миний бодлоор бол би Timberwolves-ыг түрүүний юун дээр бол нэлээд одоо юу гэдэг Anthony Edwards байхгүй байгаа яг хизээ ирэх нь мэддэхгүй байсан. Тэгээд химлээ нэг тийм нэр гарцсан шүү.
Daniels. Jaden McDaniels. Jaden McDaniels бас бэртэлтэй байгаа гэсэн бас хүрээд ирсэн. Одоо тэгээд тэд нар ингээд бэртлээсээ буцаад ороод ирэхээр Houston-аас илүү Timberwolves нь илүү аюултай байгаа байхгүй. Үнэн. Тэгэхээр миний бодлоор Denver бол Trenches тухтах гэж үзсэн ялцчих тэгээд бариглаа да. Тэгээд надад бол ямар ч байсан нөгөө Minnesota Timberwolves-ийн хоёр бол хоёулаа ирсэн байгаа нь сайн мэдээ. Улирлын сүүлийн тоглолтод хоёулаа оролцсон. Тэгэхээр сайн мэдээ. Minnesota бол харин асуулга гараад ирлээ. Гэхдээ одоо ингээ харж штэ. За, play-in-ийн тоглолтууд бол энэ 7 хоногийн турш явагдах учраас бид нар play-in-ийн тоглолтуудын талаар зөндөө ярих хугацаа олдох болоо гэж бодож байна. Ямар ч байсан энэ play-in-ийн тоглолтуудыг төр хойш нь орхиж. Ингээд өрнөд бүсээс ингээ харж байгаа. За Denver Nuggets Minnesota Timberwolves цуврал сонирхолтой болно. Гэмт бэртлээс үл шалтгаалаад цуврал сонирхолтой болно. Тэнгүүд одоо өрнөд бүст хамгийн их анхаарал татж байгаа мөртлөөс хамгийн хүлээлтэнд хүрэхгүй цуврал болох болов гэж би өвдө бодоод байгаа нь Los Angeles Lakers Houston Rockets багийн цуврал байна л та. Энэ цувралын талаар хоёлаа ярьж эхлэе да. Өнөөдөр би нэг юунаас уншиж байна. Нэг газраас уншсан. Los Angeles Lakers баг 53-29 гэдэг амжилттай энэ үлрэлийг дуусгасан. Маш одоо хүлээлтээс бол давтсан миний хувьд л. Тэгээд West-ийн 4-оор гарна гэдэг чинь ер нь бол сайн одоо юу гэдэг амжилт шүү дээ. Тэгээд 53-аас дээшээ хожилтой одоо плей-оффт орж байгаа. Гэхдээ бүр heavy underdog заяа. Бүр ингээд нэлээд underdog одоо учраатай эхнийхээ раунд дээр underdog-оор ингэж 4-өөр гарчаад 50-аас дээш хожичоод тэгээд эхний раундад underdog-оор орж ирж байгаа хамгийн том баг гэсэн шүү. Анхны түүхэндээ. Харахгүй энэ бол гимтлээс шалтгаалж байгаа зүйл. Тийм мэдээж Лукагийн бэртэл гимтэл тэгээд Austin Reeves-ийн бэртэл тэнд л 100% нөлөөлж байгаа. Гэтэ яг тийм тэгэл underdog болж байна. Тэгээд түүнээс улбаалаад уусаа юу гэдэг хамгийн сонирхолтой чиний хэлдгээр одоо хамгийн сонирхолтой сурвалж болж магадгүй гэдэгтэй одоо энэ л хэлж штэ. Тэрийг батлаад байна штэ. Яг гэх юм бол сая тэр нөгөө Lakers-ийн Лукагүй Austin Reeves-гүйсэн сүүлийн тоглолтуудыг үзсэн. За тэр Warriors-дэйсэн тоглолт үндэсний телевизээр гарсан тоглолт байхгүй юу? Тэр Lakers хоцсон л доо. Гэхдээ тэр тоглолт бол зүгээр нүүт тайлтрын тоглолт болж илээ шүү. Бүр нэг юм бөмбөг алдж байгаа байдал, хамгаалж байгаа байдал энэ тэр нь. Мэдээж одоо ингээд эргээд тэр бол NBA-гийн сагсан бөмбөг биш байсан. Зүгээр уучлаарай. Одоо 41 настай LeBron-ы нуруунд дээр дахиад Lakers ингээд зүгдэж байна гэдэг чинь юу гэхээр тэгээ дээрэс нь баг байгаа цор ганц плеймейкер нь сэлгэнээс гарч иж байгаа LeBron-оор солигдож байгаа нь Bronny James гэр Lakers ямар ур чадварын дутагдaltaй байгаа гэдэг эндээс харагдаж штэ. Амьдрал бол хоржонтой байна штэ тий. Бид нар саяхан хамт одоо энэ үлрэлийн хамгийн ихний тоглолтын дараа ярьчаад заастаа LeBron-стай энэ багт тэгэхээр юу гэдэг үгүйлдэхгүй байна гэсэн чинь одоо ганц тоглох хүн LeBron болсон байгаа шүү дээ. Харин тийм. Тэгсэн чинь нөгөө талд Houston Rockets чинь маш юм нуруулаг баг. Physical тоглодог баг. Самбартай илүү. Lakers самбартай дутуу. Гэт ингээд харахаар хэдийгээр цуврал Los Angeles Lakers-ийн талбай дээр эхэлж байгаа боловч Houston Rockets багийн цувралын одоо favorite нугасаа ойлгомжтой. Гэхдээ энэ цувралыг нэг зүйл өөрчилж магадгүй юу харин эсвэл өөрчлөхөөс ойрооцсонгүй. Luka Doncic энэ 7 хоногийн төгсгөлөөр Америкт буцаж ирнэ гэсэн мэдээг өнөөдөр Shams өгч илээ. Тийм 2 ондод би репорт гарсан тэрийг ойлгоо. Shams болохоор маргааш уу 2 дахь өдөр Америкт ирнэ гэсэн. Тэгсэн чинь Dan Walker LA Times-ээс төлж болохоор 5 дахь багтаага нийлнэ гэсэн. Гэтэ яг зүгээр Америкт ирчээд 3 өдөр амраа тэгээд 5 дахь баг дээр очих гэж байгаа юм тэрийг сайн мэддэг. Гэтэ ямар ч байсан багтаага нийлнэ, reevaluate буюу дахиад дэмжиж үзүүлнэ. Тэгээд тэгснийхаа дараа одоо хугацаа өгнө гэж. Одоогийн байдлаар үл ямар нэгэн хугацаа байхгүй байгаа шүү дээ. Тэгээд хугацаа тодорхой юм бол энэ цуврал дээр ирж чадах нь уу хэрвээ ирнэ гэвэл хэд тоглолтын дээр ирэх вэ гэдэгтлээ. Тэгээд тэр болтол Lakers энэ цувралыг жоохон сунгаж чадах нь уу. Яг хав Luka ирэх юм бол
chance мэдээж өснө. Гэхдээ мэдгүй Лука шууд ирээд 100% тоглож чадах уу? Бас хамстрингийн бэртэл чинь тийм амар биш шүү дээ. Тэгээд тэр хамстрингийн бэртэл чинь бэртэл шүү дээ те. Хамгийн одоо хүн зовирлдаг ямар хүнд хамгийн их зовирлдаг гэхээр одоо Лука шиг одоо ингээд хурдлаад гинт удаашраад одоо юу гэх юм хурдаа ингэж айгүй ингэж юу яадаг сольдог хүмүүст айгүй их мэдрэгдэх гинэ. Тэр булчин айгүй их ажилт юм байна. Тэгээд Лукагийн юу бол тэгж нөгөө хурдаа айгүй сон зохицуулж тоглодог шүү дээ. Ялангуяа ингэж удаашрж de-accelerate гэдэг байхгүй. Удаашрж тоглодог болохоор Лука дээр одоо энэ бэртэл бол мэдээж хүн дээр нөлөөлнө. Тэгэхээр тим бэртлээс ирж байгаа хүн яг 100% тоглож чадах нүгөө юу гэдгийг бид нар бол сайн мэдгүй. Гэхдээ ямар ч байсан эмчилгээ дуусч байгаа юм байлээ. Маргааш Америкт буух нь бол тодорхой юм шиг. Тэгэхээр Lakers-тэй холбоотой энэ бэртэл гэмтлийн мэдээ ер нь бол тийм найдуу төрүүлэх биш байгаад байна яг одоогийн байдлаар тийм үү. Гэтэ Austin Reeves-ийн хувьд бол энэ эхний раунданд бол бүр тоглохгүй гэдэг нь бол батлаад болсон. Харин тоглолтод 2 дугаар раунд дээр ирж магадгүй. Austin Reeves-ийн одоо тэр хажуу талын тэр облик гэдэг чинь бас их удаа ивдэгдэг болчих юм ба штэ. Тэгээ Manner бол би бол ингэж бодсон. Manner хэрвээ сагсан бөмбөг урт тоглоё гэх юм бол өкшөө олон жил тоглоё гэх юм бол тэр golf хоёр нь бол багасхмаар юм бэл. Тэр облик гэдэг одоо юу чинь бейсболынханд аягүй тохиолдоод одоо swing хийдэг. Юу ч бас swing хийж байгаас golf ч. Тэгээ тэр булчаа аягүй одоо ажиллаж яадаг болохоор бас тэр тиймэрхүү одоо тамирчдад их одоо тохиолддог юу юм бэ? Бэртэл юм бэ. Тэгэхээр Austin Reeves бол бас тэр баг голфо баг мэрэгжлийн юм шиг тоглолт юм байл шүү дээ. Austin Reeves. Тэрийг бол багсамаар л юм шиг. NBA-д тэгээд ямар ч байсан ихний раунд тоглосон шүү дээ. Стеф хамгийн мундаг нь. Тэгээд Стеф хин хамгийн ан маань үзэхгүй гэж Стеф өөрөө хэлжсэн шүү дээ. Austin Reeves бит хоёр л ер нь ан маань үзэх байх та гэж хэлсэн. Тэгэхээр үнэхээр мундаг тоглолт юм лээ. Би тэгээд одоо би голф нэг тоглож Монголд юу болдог. Гэхдээ би нэг цаг гарвал цогтөг. Тэгээ яг өнгөрсөн 7 хоногт газар жоохон болбосноо. Тий. Газар зохиж гараа жоохон өвдгөөд. Гэхдээ яг нөгөө нэг ингээд техникийн сурах гад ингээд оролдоод юугаад байгаа. Тэнгүүд яг ингээд нуруугаар тэгээд яг түрүүний нөгөө хэлсэн Austin Reeves-ийн гимтчихэд байгаа тэр газараар айгүй хачаал автын байна лээ. Бид тэрийг яг бидэрээ мэдэрсэн шүү. Нэг цаг цогцсны дараа бол ер нь бол амар өвчтөй хүндэртэй. Яг тэр нөгөө техник сайн биш байгаа их байх л. Яг бол булчингаа илүү ажиллаулаад байна гэсэн үг шүү дээ. Гэтэ тэр булчин ажиллаж байна гэдэг чинь ер нь цохиход тэр нурууны булчин тэр ингэж тэлээд юу яадаг. Одоо энэ ямар булчин гэлээ облик гэдэг чинь. Одоо энэ хаврганы доош байгаа ташаар орсон булчин байна. Тэр их айгүй хугасаа ажилт юм байлээ. Тэгэхээр голфтой холбоотой гэдэг нэрээ чамаа хэлсэн чинь нэрээ тийм байх гэж яг бодлоо. Би бас надад бас яг тэгж санагдсан шүү нэг сая голф цогсон чинь. Тэгэхээр энэ цувралаас нэг тийм хүлээгээд хэрэггүй болов. Гэхдээ шүү дээ. NBA-гийн түүхэнд оноо авалтаараа шилдэг 10 дотор байгаа 2 тоглож плей-оффын зуралд хоорондоо таарж байгаа нэртэй 3 дахь тохиолдол юм байна шүү дээ. LeBron Melo Portland-д байх та. Тэгээд одоо энэ бүр анхныхыг хэм байлаа. Яг одоо санахгүй. Тэгээд бас ховхон тохиолдол. Би бол тэгж бодож байгаа. Энэ Kevin Durant, LeBron James 2018 оны финалд таарснаас хойш анхудаага плей-офф таарч тоглож байгаа. Тэгвэл бүс өөр байсан. За тэгээд тэрнээс хойш бэртэл гимтэл зүрсэн ч гэдэг юм уу KD Brooklyn Nets руу явсан яасис ингээд нөгөө бүс өөр байсан плей-оффт гараагүй гэдэг. Тэгээд бүтэн 8 жилийн дараа хоорондоо таарч тоглож байгаа. Гэхдээ нөгөө талаар энэ юу гэхээр би бол энэ хоёрын плей-оффын хамгийн сүүлчийн цуврал байхаа л гэж бодож байгаа. Хоорондоо хийж байгаа. Яг хөө эргэжил байж болно л да. Гэхдээ зүгээр тийм байх магадлал маш өндөр байхгүй. Одоо тэгээд уусаа тэгээд ESPN ч болон NBA TSP-н гарч штэ. NBA тэр чигээрээ энэ хоёрын одоо эхний одоо раундд таарж байгаа тоглолтуудаас хамгийн сонирхолтой хамгийн их медиа хайптай энэ хоёрын тоглолт болох байх. Kevin Durant, LeBron James эсрэг гэдэг энэ зөвлөл медиа айгүй хайп их л та. Уусаа бус нь бол ингээд болдгоор болоод өнгөрчих болов гэж бодож байна. Нэг айхтай сонирхолтой юунууд бол эхний раундд бол болохгүй, 2 дугаар раундаас бол чангарах. Rockets, Lakers гэхдээ Rockets Timberwolves-ыг бодвол
Lakers хамаагүй арай амар юм шиг санагдаж байна. Амар уучраа таарсан юм шиг санагдаж байна. Би зүгээр Lakers хожно гэж хэлээгүй шүү. Зүгээр Timberwolves дээрээс нь бол түрүү жилээс 4-0 байсан баг. Rocksтай хам бол ядаж нэг гейм авчих хүн болов гэж биний хувьд бол таамаглаад байгаа. Яагаад тэгэхээр Rocks өөрсдөө хичнээн сайн ингээд хамгаалдаг ч гэсэн өөрсдөө эргүүлээд довтлогоо айгу хэцүү асуудалтай байгаа байхгүй. Энэ жилжингээ асуудалтай байсан. Бид нар point гаргадаггүй байна. Холбон тоглогчгүй л гоо шүү дээ. KD даблтгаар ингээд цаашаа ерөөсө тоглолт үргэлжлэхгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр зүйл дээр нь JJ Redick хэрэг ажиллах нь Legacy одоо Austin Reeves, Luka Doncic нөхөж байгаа тэр тоглогч нар яаж тоглох нь одоо ялангуяа DeAndre Ayton яаж тоглох нь тий. LeBron-оос гадна хэн бөмбөг залах нь. Сая ингээд Kobe Bufkin-ыг хасаад дахиад нэг хүн авах юм болов гэсэн чинь Nick Smith Jr-ыг two-way contract-ийн NBA-гийн стандарт контракт болоод плей-офф авч орж байгаа юм байна. Тийм тэгэхээр тэр чи уусаа two-way contract-тай хүмүүс чинь плей-офф ордог шүү дээ. Тэгээд тэгж авч орж ирж байгаа юм байна. Тэгээд ямар ч гэсэн дахиж өөр янз бүрийн плеймейкер бол авахгүй. Тэгэхээр юу болохыг одоо тэг хараад яах вэ? Heavy favorite нь Rockets угаасаа тэрнтэй санал нийлж байна. JJ Redick болон Lakers Rockets дээр ямар төлөвлөгөөтэй гарч ирэх нь тэрийг л харах сонирхолтой. За энэ цуврал бол юм бид дорнод бүс нэг сонирхолтой цуврал гарсан. Сая тэр юу гэхээр New York Knicks Atlanta Hawks сая удирдлын төгсгөлд нэг галзуу тоглолт хийлээ шүү дээ. CJ McCollum сүүл талбаан төвөөс аваад шийдсэн чинь бөмбөг цагт орсон ч гэсэн яг бүр дойлын хугацаатайгаар бөмбөг гартан байсан харагдаад тэгээд тэр тоглолтод Atlanta Hawks хожигдсон байхгүй. Зүгээр тэндээс харахад энэ цуврал нэлээд бас өндөр хүлээлттэй цуврал болоод байгаа. Яг бол Нью-Йоркт Madison Square Garden тоглосон ч тэр Атланта хотод очиж тоглосон ч тэр энэ хоёрын тоглолт тоглолтын өрсөлдөөнтэй байгаа. Дээрэс нь Atlanta Hawks баг удирдлын төгсгөлийг маш өндөр формтой хийж байгаа. San Antonio Spurs, Los Angeles Lakers, Oklahoma City Thunder, Atlanta Hawks гэдэг энэ багууд үнэхээр төгс гэмээр формтойгоор плей-офф руу орж байгаа байхгүй. Энэ цуврал Atlanta Hawks-т хожих боломж байна гэж харж байна уу? За мэдээж аль ямар ч багт хожих боломж бол байгаа. Тэгээд угаасаа Atlanta Hawks ч бас hot багуудын нэг штэ. Залуу баг hot багуудын нэг. Тэгээд яагаад Hawks байна гэхээр Knicks ерөөсөө итгэл бол айгүй бага байгаа штэ. Knicks нэг өдөр одоо юу гэдэг сайн тоглоод нөгөө өдөр бүр сэргээр муу тоглолдог тий. Карл Антони Таунс нэг өдөр алж идчихгээ дараагийн өдөр ингээ байхгүй болчдаг ч юм уу. Тэгээ ялангуяа офенс нь яаж явах уу гэдэг тал дээр бол асуудалтай байгаад болохоор тэрийг нь Hawks илүү ашиглаа. Тэгээ дээрэс нь Hawks илүү бас хамгаалттай атлетик тоглолттой болохоор бас нэлээд шууган тарж магадгүй юм шиг санагдаж байна. Боломжтой юм шиг. Тийм тэрнээс бол угаасаа New York Knicks баг бол энэ цувралын favorite шүү дээ. Яа гэх юм бол тэдний талбай дээр цуврал эхэлж байгаа. Дээрэс нь яг клач мөчөд бол би Atlanta Hawks сая бол клач мөчөд ялгаа харагдсан надад бол. Jalen Brunson бол үнэхээр клач тоглож Атлантад яг төгсгөлийн мөчөд хэн довтлох уу гэдэг нь ойлгомжгүй юм байлаа. CJ McCollum юм уу, Shea Gilgeous-Alexander юм уу. Аль нь бөмбөг аваад тийм амжилттай болоогүй. Nickel Alexander Walker бол тэр тоглолтыг баг аварж байгаа юм шиг мөртлөөс чанцсан гэж би хувьдаа хараад байгаа байхгүй. Яг клач мөчөд. Гэхдээ хэрвээ клач мөчөд хүрэхгүй бол тийм үү. Atlanta Hawks ингээд хурдаар илүүрхэд олон талд тоглолтоор илүүрхэд энэ эхний хоёр тоглолтоос аль нэгийг нь авчих юм бол цуврал бол маш сонирхолтой болно гэж би хувьдаа хараад байгаа. Яг тэгвэл хурдтай багч аюултай шүү дээ. Тэгэд дээрэс нь Атлантад алдах зүйл ерөөсөй байхгүй. Нью-Йорк ч юм бол алдах зүйлтэй байгаа байхгүй. Финалд гарахгүй бол фейл гэж үзэх үйлрэлнэ шүү дээ. Тэгж яхад эхний шатанд Атлантад таарна гэдэг бол надад бол тийм хөсгөр өрсөлдөгч бол угаасаа ягаад ч Atlanta Hawks биш дээрээс нэг ийм сайн формд орж чагаад тэгээд энэ үйлрэлтийн Jalen Johnson бол угаасаа багийн номер 1 гээд хүлээгээд авчлаа. Солилцоогоор авсан CJ McCollum нь туршлагатай тоглож ямар вэ гэдгийг харуулж байна. Nickel Alexander Walker хараа Minnesota Timberwolves Denver Nuggets-ийн цуврал дээр Nickel Alexander Walker амар өгүүлэгдэн. Би тийм учраас энэ цувралдагаас Denver Nuggets угаасаа ихтгэлтэй хожно гэж бодоод байгаа байхгүй. Nickel Alexander Walker болохоор одоо Atlanta-гийн төлөө тоглож байгаа.
Тэгэхээр ингээд айгүй Атланта айгүй тийм боломжийн айгүй олон талд тэгээд нэг тоглогч дээр ачаал үүрүүлээд байхгүй тийм тоглолтыг хийж чадаад байгаа байхгүй юу? Бас гэтээ өстэй зүгээр яагаад Нью-Йорк Никс хожих вэ гэхээр нөгөө талаас нь ярих гэдэг шүү дээ. Түрүүн Атланта Хоксын ийм бол яг боломж гарч иж магадгүй. Яагаад Атланта Хокс Нью-Йорк Никс яагаад илүү их хожих вэ гэхээр яагаад одоо юу гэдэг favorite нөгөө вэ гэхээр Атланта Хокс яг тийм бүр яг ингээд оноог яг ингээд яс ингээд авчих тоглогч нар бас ховор байгаа байхгүй. Яг consistent авдаг. Одоо жишээ нь Николай Александр Walker, Jalen Johnson сайн тоглогч юм, сайн тоглож байгаа. Гэхдээ яг ингээд плей-офф дээр бол яг ингээд тэгж тоглохоор тоглогч нар юм шиг санагдахгүй байгаа. Consistent. Одоо плей-офф дээр бол яг л хэрэгтэй үед одууд л авардаг шүү дээ. Одууд л яг тэр тухайн үед бол Jalen Brunson, Karl Anthony Towns дээр яг тэр ажлаа хийнэ гэдэгт бол би итгэлтэй байна. Нөгөө талд яг тэгж тоглодог лидер, тэгж тоглодог од тоглогч Атланта Хокс байхгүй. Харин наад чинь нөгөө яг рол тоглогч нарын клач мөчд гэдэг чинь яг л наач магаад байгаа байхгүй. Яг нэг оноо тэнцүү ингээд нэг довтлогоо хийх боллоо гэхэд Jalen Brunson бол ямар нэгэн байдлаар үр дүнд хүргэнэ. Атлантаас хэм бэ гэдэг. Тэрэн дээр л их ялгаа гарч байна. Тэгэрэнгүүгээр хожиг бол их олон оноогоор эхнээсээ илэрхийлж явах хэрэгтэй л гэж хараад байна. Тэгээд дарнууд бүсд энэ цуврал сонирхолтой болох бах. Яг үндэ би бол Торонто Raptors-ийн тоглолтыг энэ үлрэлд маш цөөхөн үзсэн. Бараг цөөхөн ч гэж ер нь сайн яг тогтож үзснээс санахгүй байгаад байна. Cleveland Торонтогийн цуврал ямар болох бол надад бас их сонирхолтой санагдаж байна. Тэгээд угаасаа плей-офф ихний шатны цувралууд гэхээр одоо плей-инээс гарч иж байгаа багууд арай хийж гарч ирээд тэр дээр амарж байгаа одоо луугруудтай өрсөлдөөн гаргана гэдэг бол хэцүү шттэ. Тэгмээд эхний шатны хамгийн сонирхолтой тоглолтууд энэ дундуур л болдог. 3 6 4 5-аар л болдог. Тэгэхээр хоёр бүсээс онцлох цувралуудыг харахад ийм байна. Гэхдээ бид яарад яг хуу дүгнэлт хийх гээд яах вэ? Плей-офф эхлээчгүй байна. Плей-ины тоглолтууд ч эхлээгүй байна. Бидэнд дүгнэлтгийг ихний тоглолтуудаа үзээд анализ хийх зөндөө хугацаагаа учраас таамаг дэвшүүлэх тэгээд дээрэс нь анализ хийгээд төр хойшлуулад дараагийн дугаартаа үлдээ гэж бодож байна. Game Point podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay ажиллаж байгаа. Та Social Pay цахим мэтгэвчийг хэрэглэснээр Apple Pay, Google Pay төлбөрийн системийг гар утсандаа суулгаад бүх төрлийн төлбөр тооцоогоо гар утснасаа хийх боломжтой болж байгаа шүү. Тэгэхээр Social Pay найзаа ураад хамтдаа Social Pay-гийн хэрэглэж болоорой гэж Game Point podcast-ийн зүгээс суурилж байна. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа урын аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа урих бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоотой 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтай ч гэсэн бэлэг бариарай. Одоо харин плей ин руу анхаарлаа хандуулъя. Яг энэ подкаст гарч байгаа мөчид плей-ийн ихний тоглолт явагдаж байгаа. Тэгэхээр хойло плей-ин дээр таарж байгаа багууд ер нь ямар мэдээлэл байна, хин ялах уу гэдэг талаар товчхон мэдээллүүд өгөө явчих гэж бодож байна. Эхлээд хүснэгтэй харъя, дорнод бүсээс эхлэе. Дорнод бүсэд 10-аар Miami Heat плей-ин тоглохыг хүсэхгүй байна гэж байсан чинь бараг л дөнгөн данган плей-инд л хараа хийж орлоо шүү дээ. Баймад боёо бараг плей-ин тоглохоос залхаж чинь гэдсэн чинь харин тэд түүхэнд хамгийн олон удаа плей-ин тоглож байгаа баг чинь Miami Heat юм байлээ шүү. Тийм. Дараа нь Warriors ч л гарсан Hornets-тэй тоглож байна. За 7-оор гарсан Philadelphia 76 Orlando Magic. Энэ дээрээс бас юу мэдээлэлүүд өгчөөд Joel Embiid мухар олгон хаалганд орсон. Тэгэд үнэхээр бас Yoндоогоо тамирчин гэж байдаг юм уу? Эсвэл Joel Embiid-ийн юм тохиолдол юм уу? Joel Embiid ингээ карьерийн одоо юу гэдэг 10 жил сүүлийн жилүүдийг харахад плей-офф тогтмол ямар нэгэн гэмтэл бэртэлтэй байсан юм бэлээ. Нүдний ухархай цуурсан, өвдөг гимтсэн, тарих дөргсөн. Тэгээд ингэжсэн чинь энэ жил ингээд мухар олгон ургаад мухар олгон хаалганд орсон. Одоо өнөөдөр гарсан мэдээлэлдэр бол одоо юу гэдэг rehab process боёу одоо нөхөн сэргийн хэмжлэгийн процесс үргэлжилж байгаа. Гэхдээ
Ягаач байгаа гэж байгаа. Тэгэхээр Joel Embiid бол энэ плей-ины тоглолтод оролцохгүй тодорхой болж штэ. Орландо Magic тэгэхээр эн чинь Орландо Magic-д бол үнэхээр таатай мэдээ байхгүй юу? Нэг талаараа тийм. Гэтэ Орландо Magic тэр одоо юу гэх одоо өөрсдөө олсон тэр боломжоо ашиглаж чадах нүггүй юу гэдгийг л бид нар мэдэхгүй сая Boston Celtics яаж хийж байгааг харахад бол хэлж мэдэхгүй байна. Тийм Embiid одоо нөгөө Kawhi Leonard-ийн одоо эрүүл мэндийн байдал Clippers-ийн одоо юу гэдэг амжилттай үзүүлэхтэй одоо шууд холбоотой гэдэг шиг ер нь бол 76ers-ийн хувьд ч гэсэн Embiid-ийн эрүүл мэнд бол 76ers-т бол маш одоо чухал асуудал. Тэгээд өөрөө хэлсэн байсан ч би ингээд MVP-гээ өгөх бэлэн байна гэвч хэрвээ би дахиад тэр өстө амар өрдмөр гүйцсэн. Нэг үлрэл би эрүүл тоглолно гэх юм бол би MVP-гээ өгөх бэлэн байна гэдэг. Яа тэр чинь л тэгэл хэлжлээ байна л да. Энэ хүн үнэхээр тогломоор байдаг, дааж юм болоод байдаг гэдэг нь үнэхээр одоо стандараа би одоо юу гэдэг юм. Азгүй л гэж хэлээ да. Нөгөө үг нь хэлэхэд арай хэцүү байна. Тэгэхээр ийм мэдээлэлтэй байна. Нөгөө талаар Charlotte Hornets, Miami Heat багууд за Charlotte Hornets ямар гоё формтой орж иж байна. Ямар гоё довтлогоотой, ямар гоё шидэлтэй, ямар гоё хамгаалттай ер нь бүх юмтай орж иж байна. Энэ баг одоо л энэ үлрэлт плей-оффт шуугаан тарих хэвээр баг нь байгаад байгаа байхгүй юу? Яг зөв. Miami Heat энэ хоёр багийн Miami Charlotte Hornets багуудын харин харамсалтай нь галзуу ганц тоглолт буюу хожигдсон шууд мултрна 10 дугаар байраар үлрэлийг дуусгана. Яг бол 9-10-аар гарч байгаа учраас. Харин нөгөө нэг Miami Heat чинь туршлага заана, Eric Spoelstra тактикийн ганган мэрэгжилтэн аваа залчих үү дээ. Би бол бүр ингэж бодоод байгаа шүү. Charlotte Hornets 8-аар гараад бүр 8-аар гараад нэгээр гарсан Detroit Pistons-ийн эхний шатнд бүр апсет хийчихэхэд би гайхгүй гэж бодоод байгаа шүү. Тууг нь бол бүр лөө. Хин одоо ихтэй ирсэн штэ. Cunningham ирсэн ч гэсэн үү? Тэггүй тийм. За үгүй. За залуу багийн хувьд бол залуу баг. Үнэхээр өсөж байгаа багийн хувьд өсөж байгаа баг. Miami Heat-ийг түрүү хэллээ. Бид нар одоо айгүй олон жил ингээ плей-ин тоглож байна. Одоо туршлагатай баг. Тэр үнэхээр Miami Heat хожиг гэх юм бол туршлагаараа л очих. Нөгөө талаар бол тоглож байгаа сагсан бөмбөр байга одоо юу гэдэг авиасын хувьд ч гэсэн ингээ харахад бол Charlotte Hornets бол хав илүү баг нь бол гэж би хэлмээр байна. Гэхдээ энэ улиралд таарсан та одоо учраануудыг харахаар энэ чинь Miami Heat 4 тоглоод 3-т Miami Heat очсон юм ба шүү дээ. Тэгэхээр бас яг нэг тоглолтын тоглолтод ухаан 10 сард нэг тоглосон байна. 11 сард сүүлд 3 сарын 6 тоглосон байна шүү дээ. Плей-оффын дараа нэг тоглосон байна. Тэгээд 8 оноо нэг зөрөөтэй хоцсон байна шүү дээ. Тийм байна. Тэгэхээр эн чинь бас эвгүй байгаа даахгүй юм Miami-д. Тийм. Тэгэхээр яг нэг тоглолтын дээр нөгөө барай зүрэн дээр шийдэгдэх юм дээр бол эвгүй харин туршлагаараа авч явж магадгүй л. Гэхдээ нөгөө талаар Charlotte Hornets гэсэн түрүүний хиний хэлдгээр Atlanta Hawks-ийн ярьсан жишээн дээр ярихад сүүлийн үед айгүй хот баг болохоор яг тэр streak-ийн үргэлжлээд явах юм бол Miami Heat бол асуудалгүй л хожих. 21 онд Warriors Memphis Grizzlies хоёр таарчсан плей-инд. Тэгэхэд хин хожиж исэн. Grizzlies хожиж жилөө. Grizzlies хожиж байгаа. Grizzlies хожиж исэн. Тийм үү? Хожиж исэн. Хожоод би чинь бааж яхаас нэг хэдэн доллар хожиж байгааг л гэсэн шиг санагтаад би одоо буруу санаж магадгүй шүү. Тэгэхээр яг тэрнтэй адилхан юу гэдэг залуу багууд тэгээд даваа залцгийг бол үсэхгүй. Ер нь бол favorite нь Charlotte гэж би бодож байна. Гэхдээ эйгөө Miami Heat Spoelstra дутуу онцлохгүй. За өрнөд бүсдэр энд одоо хамгийн хүлээлт өндөртэй тоглолт бол 9 дугаар байранд гарсан Golden State Warriors Los Angeles Clippers багуудын хооронд болно. 9-оор гарсан Clippers-ийн талбай буюу Into the Dome-ийн тоглолт болно. Мэдээж талбаанд даваадал Clippers чийлж байна. Дээрэс нь Clippers улирлыг таарах ихлүүлсэн учраас л энэ плей-инд явж байгаа болохоос биш. Улирлын 2 дугаар хасын үр дүнгийг харах юм бол энэ багч плей-оффын баг байгаа даа шүү дээ. Darius Garland,
Энэ баг тоглосноос хойш ямар амар тоглож байгаа вэ? Кавай энэ үлрэл ямар амар байгаа вэ? Тэгээд дээрэс нь Benedict Mathurin жинхэнэ эрхчлөлтөд тоглож байгаа шүү дээ. Одоо нөгөө саад болох зүйл байхгүй гэдэг. Аюултай зүйл байгаа. Дээрэс нь энэ багийн хамгаалт ямар лээ. Гэж яхад нөгөө талд муу мэдээ байгаа нь юу гэхээр Stephen Curry play-ний тоглолтод гэсэн минутын хязгаарлалттай тоглоно гэсэн. Тэгэхээр нэг 30-аас доош минут талбай дээр өнгөрүүлэх юм шиг байгаа. Тэгээд хожигдох юм бол удирдлын тоглолтод тийм минутын хязгаарлалттай орно гэдэг бол хинэж хүсэх зүйл биш шүү дээ. Мэдээж. Тэгээ Warriors энэ жил угаасаа бүгдээрээ ерөөсөө ирүүл тоглоогүй орон гарan байсан. Stephen Curry ирснээс хойш хинтэ тоглосон уу? Хожигстой тоглосон уу? Хожихгүй байгаа шүү дээ. Тийм. Тоглосон хожихгүй байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр яг одоо Clippers-тэй тоглох тоглолтын дээр бол миний хувьд бол Clippers бол мэдээж favorite. Clippers уулна шүү дээ, тийм амар гарах хэрэгтэй байсан. Тэгээд Portland Trail Blazers багт хожигдсон нь бол тэдрийг 9-р байранд орж Warriors-тэй тоглолт руу түлхчлээ л дээ. Clippers хичнээн сүүлийн үед сайн тоглож байгаа гэсэн сүүлийн хэдэн тоглолтууд аягүй муу байгаа. Тэдэрт одоо нөгөө центрийн асуудал байгаа юм шиг санагдаад байгаа миний хувьд. Ойлгомжтой. Тийм центр нь байхгүй болсон. Тэгээд Brooks тийм ахтар импакт бол тоглохгүй юм шиг санагдаад байгаа. Гэхдээ маа нэг ахын хэлдгээр шүү дээ ганцхан галзуу ганц тоглолтод юу ч болж магадгүй шүү дээ. Steph Curry-г бол хизээч юунаас одоо асч ярьж болохгүй юм шиг санагдаад. Яаж галзуурч хэдэн хоног хичнээн бага минутад тоглож байгаа ч гэсэн тоглолтын сүүлээр ч юм уу яг эцэгтэй одоо momentum shift хийж байгаа үед Steph яаж галзуурч магадгүй бас найдлага байна. Steph тоглолт яг клатч мөчөд оноо тэнцээ байх юм бол Clippers давуу тал байгаа. Тэгэх юм бол Kawhi ямар клатч тоглох ч үлээ те. Яг Golden State Warriors багт эцсийн мөчөд Stephen Curry-д бөмбөг өгүүлэхгүй хамгаалцахад асуудал шал өөр болчихно. Яг үүндээ Steph эргэж ирээд сайн нэг тоглолоо шүү дээ. 2-3 тоглолоо шүү дээ. 2 ч тоглож байгаа. Тэгээд нэг тоглолтын дээр нь яг тэр төгсгөлийн мөчөд Steph шидэд алдсан. Steph-ээс өөр хүнд бөмбөг байвал тэр тоглолтод одоо шинэ Jimmy Butler байсан бол те өөр нэг сайн хамтарч байсан бол хожих боломж байгаа даа байхгүй. Тэгэхээр би дахиад ур чадварын дутуулын дээр харагдаж байна удаа л гэж үзсэн. Тэгэхээр би бол муу амлаж байгаа юм шиг Warriors-ийн үлрэлийн тоглолтоор дуусгуулвал гэж би өвдө бодоод байгаа. Би дуусаашаач хийж бодож байна. Дууссан ч Warriors хэрэгтэй. Warriors лотерейнд ороод нэлийн дээгүүр одоо юу гэдгийг драфтаа сонголт хийх юм бол драфтын ирэх нь өөрсдөд нь байгаа Warriors маш их хэрэгтэй. Маш одоо усагаар шиг хэрэгтэй зүйлүүд аасаа болчиход байна шүү дээ. Залууд болчих. Нөгөө талд Clippers-ийг хожоосоо бүр плей-оффд ороосоо гэж би бодож байна. Яа тэгэхээр энэ бол зөвхөн надад биш бүхэл бүтэн NBA-д хэрэгтэй байхгүй. Хэрвээ Clippers плей-оффоос гадна ороод лотери баг болоод тэгээд лотерийн бүр дээш явах юм бол тэр пик нь Oklahoma City Thunder гэдэг багт очих гээд байгаа байхгүй юу? Тийм зүйл бити болоосаа гэж миний хувьд бол нөхөр хүсэж байна. Би бол тэрэн дээр санаа зовхгүй байгаа шүү дээ. Угаасаа энд плей өрнөд бүсийн плейнд үлдсэн 4 багаас хамгийн чадварлаг, хамгийн плей-оффт бэлэн баг гэвэл угаасаа Clippers л байна шүү дээ. Phoenix Suns ур чадвар дутуу, Portland Trail Blazers бас тэр хоёрын хожигдсантай Clippers дахиад тоглоно шүү дээ. Тийм. Гэхдээ би бол Clippers-ийг гараад ирэх болов уу гэж бодож байгаа. Харин гарч ирээсэй би бол тэрийг бол одоо би Clippers-ийг амьдралдаа тэгэж хожоосоо гэж олон удаа бодож байгаагүй. Тэгээд энэ жил бол үнэхээр хожоод 8-аар гарчаасаа гэж би бодоод байгаа шүү дээ. Гайгүй Warriors-ийг харамсалтай л байна. Тэгээд одоо уг нь энд плей-оффын тоглолт Сан Франциско плей-оффын тоглолт болол уг нь сайхан л та. Уг нь сайхан. Гэхдээ одоо ийм байгаа байдал багыг одоо яаж хүсээд яаж плей-офф болох вэ? Тэгээд плей-ний тоглолтууд манай Монголын үзэгчтэй хэлэхэд Америкийн үзэгчд маань бол Prime Amazon Prime-аар үзчих боломжтой. Бүх тоглолтууд нь плей-ний бүх тоглолтууд нь Amazon Prime-аар exclusive гарах юм байна. Гэхдээ Монгол юу гэхээр Premier Sports сувг маань энэ плей-ний тоглолтуудыг гаргахгүй. Тэгэх юм бол NBA энэ жилээс эхлээд Amazon Prime-та exclusive буюу онцгой гэрээ байгуулсан. Энэ гэрээ дэлхийн нийтэд үйлчилж байгаа. Яг дэлхийн бусад улсуудад яг энэ Amazon Prime нэвтэрсэн бусад улсуудад яг энэ зовлон тохиолдож байгаа. Зөвхөн Prime-аар гарна тийм учраас
гол хамтран ажиллагчийн бизнесийн нөгөө гиг одоо юу гэдэг зах зээлийг хамгаалах үүднээс олон улсын телевизүүдэд гэрээ өгөхгүй байгаа. Энэ нөхцөл байдал яг дэлхийн бусад улсад орнд тохиолдож байгаа шүү гэж хэлмээр. Тэгэхээр энэ тал дээр цаашдаа ийм зүйл маш их гарах юм. Одоо Amazon Prime гэдэг чинь бүхэл бүтэн TNT суугаас татгалзаад те 30-40 жил явцсан TNT суугаасаа татгалзаж Amazon Prime-ыг авсан мэдээж маш их мөнгөнд. Тэгэхээр энэ бол цэвэр бизнес явагдаж байгаа. Тэгээд Amazon Prime Монголд аль биесээр үйл ажиллагаа явуулаад эхэлсэн учраас энэ одоо юу гэдгийг библийнхээ үзснээс тийм Premier Sports төгөхгүй юм байл шүү. Тэгэхээр бүр ойлгож хүлээж аваарай. Premier Sports тэгээд өөртөө удахгүй залгах бүр цаашдаа илүү таалагдахгүй нөхцлүүд ч гарч ирэх байх шүү. Ер нь бол тэгэхээр үзэгчд маань тэрэнд бас сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай л гэж хэлмээр байна. Тэгээд Сагсан бөмбөг одоо улирлын тоглолтууд бол улирлын тоглолтууд байдаг штэ. Гоё үзүүштэй байдаг, эцсийн мөчд баазар шотууд гардаг. Гэхдээ плей-оффын Сагсан бөмбөг бол минут тутам нь үзээтэй байдаг. Минут тутам амт тавьдаг. Минут тутам нь тухайн багийн хамгийн шилдэг хамгаалтыг хардаг, хамгийн шилдэг довтлогыг хардаг. Тийм учраас плей-оффын Сагсан бөмбөг бол Сагсан бөмбөгийн хамгийн таатай үед тэгэхээр плей-ины тоглолтуудаар л энэ бүхэн эхэлж байна да. Тий. Би энэ сегментийг дуусгаас өмнө нэг юм сонирхуулаад хэлчихье. Сонирхолтой байх болов уу гэж. Los Angeles Lakers баг 53-29 гэдэг амжилттай, New York Knicks 53-29 гэдэг амжилттай яг адилхан амжилттай дуусч байгаа юм байна. Тэгээд тэр хоёр чи яг нэг байран дээр одоо нөгөө драфт хийх сонгогчод байгаа байхгүй. Тэгээд тэрийг урд хойно яаж оруулах вэ гэхээр зоос шидэх юм байлаа шүү. Энэ жил. Тэр болгон тохиолдод байдаг. Энэ жил зоос шидэж тодруулах юм байлаа шүү. Энэ Америкт энэ зоос шиддэг энэ бүр нэг түүхэн аргаар л одоо хүртэл спортууд дээр нь явдаг нь сонирхолтой юм байлаа те. Тэ манай бүхэд зоос гэдэг чинь бол өөр ойлголт. Манай бүхэд шодно гэдээ бас өөр зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр яг хэрэгэлдэг тухайн онцлогийн ухаан улсынхаа онцлогоос л хамаардаг баг л та. Тэгээ Америк одоо хүртэл зоосоо шиддэг юм байлаа шүү юм болгон дээр нэр. Game Point podcast үргэлжилж байна. Тэгэхээр хамгийн сүүл гарсныг мэдээ байна л да. Энэ 100 Kawhi Leonard, LeBron James, Giannis Antetokounmpo багаас солиод эрх хөлрөлд өөр өнгийн өмсгөлтөөр талбайд гарна гэдэг хүлээлт ер нь бол expectation лиг дотор маш ихээр нэмэгдэж байгаа гэдэг мэдээ дөнгө сайхан гарсан байна. Тэгэхээр энэ бол юутай холбоотой гэхээр LeBron James-ийн талаар бид нар улирлангаа ярьсан. LeBron-ы гэрээ дуусч байгаа учраас Lakers түүнтэй сонгох хэсэг нь одоо хүртэл тодорхойгүй. Kawhi Leonard-ийн асуудал удахгүй тодорхой болно. Тэрний үхээр нөгөө нэг ширээн дагуур мөнгө авсан асуудлаар ер нь бол бараг нотлогдож гин үү яаж юм. Тэгээд удахгүй энэ би улирлан дуусгаар бараг тэр шийдвэрээ танилцуулаад Kawhi Leonard-ийн гэрээ цуцалж магадгүй эсвэл угаасаа Kawhi Leonard-ыг сольж магадгүй гэдэг юм хүлээлт байна. Тэгэнгүүт өнгөрсөн дугаар дээр бит хоёрын баахан ярьсныг нөхөр байгаад байна. Giannis Antetokounmpo өчтөр маш их зүйлийг ярьсан. Дээрэс нь Milwaukee Bucks баг улирлын төгсгөлийн өдөр буюу улирлын сүүлийн тоглолтоо хийгээд хувцсайлахаар өргөө ороод баг энийгэд ороод ирэхэд нь шууд халж байгаа шийдрөө бараг танилцуулсан уу яатсан. Фьюрсийг ажиллаас нь халсан. Энэ нь бол бас тооцоолог өгөх нь хаашин. Гэхдээ маш тийм яаруу шийдвэр байла. Улирал дууссан өдөр шууд хална гэдэг. Тэгэхээр энэ шийдвэрийн талаар одоо юу гэж бодож байна? Би өөр л гайхгүй. Би бол Milwaukee Bucks-ийн асуудал зөвхөн Doc Rivers биш, зөвхөн Giannis Antetokounmpo гэж би бодохгүй байгаа л да. Milwaukee Bucks-ийн асуудал бол тэр франчайз тэр байгууллага дотор бүх зүйл болохгүй. Нөгөө дээдх нь хөлөө болохгүй, доотх нь хөлөө болохгүй гэдэг л. Санахгүй ч ямар болон зүрцэг үг хэлэх дуртай. Тэгээд уусаа dysfunctional гэдэг штеп. Ямар ч тийм dysfunctional одоо ийм франчайз болцсон. Тийм болохоор бүх одоо зүйлийг одоо шинээр нэгсэн. Хэрвээ эргэжил Giannis Antetokounmpo дээр баг одоо бүрдүүлэхгүй, одоо биш одоо бүрдүүлсэн явж байгаа л да. Тэр багаа одоо сайжруулахгүй гэж бодож байвал Giannis-ыг солино гэж бодож байвал одоо бүх зүйлийг бол шинээр эхэлсэн дээр гэж би бодож байна. Тэгээд Doc Rivers head coach болохоос өмнө одоо
ерөнхийд дасгалжуулагч болохоос өмнө Milwaukee Bucks чинь миний бодлоор зөвлөхөр очсон шиг санагдаж байна. Milwaukee Bucks зөвлөхөр очоод Adrian Griffin гэдэг дасгалжуулагчийг хайр хийсэн хүн чинь Doc Rivers шүү дээ. Тэгээ Adrian Griffin Giannis Antetokounmpo ингээд таарамжгүй байхаар нь Milwaukee Bucks эзэн заадаг чи өөрөө дасгалжуулагчаа хийгээд Doc Rivers-д ажлын нэгсэн. Тэгээд тэр асуудлыг Doc Rivers ерөөсөө юу яаж чадсангүй, засч чадсангүй. Тэгээд сүүлийн бид 2-3 жил яг ингээд Giannis-ийн асуудлыг яг гэрлаа. Тэгээд яг адилхан зүйл өчтөр зөндөө их юм ярьсан мөртлөө ямар ч шинэ мэдээлэл байсангүй. Milwaukee Bucks тоглох юм гэсэн мэдэхгүй байна гэсэн гэрээгээ сунгах юм гэсэн чинь сунгачч магадгүй сунгахгүй ч магадгүй гэсэн тийм нэг хоёр үзүүртэй зүйлээ. Яг бид нар яг одоо энэ процесс бол цаашаа ерөөсөө үргэлжлэв. Тэгээд Doc Rivers-ийн хувьд бол 3.5 жилийн гэрээтэй яасан. Тэгээд энэ ингээд хамгийн сүүлийн чинь жилөө ер нь бол retire болох уу гэсэн чинь retire болно гэж хэлээгүй. Гэхдээ ерөнхийдөө бол retire болж байгаа. Яагаад retire болж гин гэж хэлэхгүй нэхэр retire болж байгаа гэж хэлчих юм бол үлдсэн цалингийн өгдөггүй бэ штэ NBA чинь. Retire болоогүй үгүй би одоо юу гэдэг те болоогүй гэж одоо тэр талаар дуртахгүй байж одоо үлдсэн 2.5 жил 3.5 жил тэр хийсэн юм. Тэгээд үлдсэн 1.5 жилийн цалин авах юм байна л да. 1.5 жил биш ээ. Ерөөсөө 1 жилийн цалин үлдэж байгаа. Тэр нь 1 жилийн цалин. тий одоо ирээд эн чин Doc Rivers-ээс нэг сизний дундуур авцсан тий. Тэгээд хагаслаад тахгүй 3.5 жил. 3.5 жилийн 40 сая долларын гэрээсэн. Тэгэхээр 1 жил нь ер нь бол нэг 10 хэдэн сая доллар гэсэн үг. Тэр их жил Doc Rivers гэртээ сууж байгаад 10 хэдэн сая доллар авах байхгүй юу? Тэгээд энэ хүн мөнгийг бол одоо хангалттай хийсэн. Мэдээж бүх цаг үеийн түүхэнд шилдэг 10 товжлынхаа тоогоор орцсон. Ирээдүйн алтрын техникийн гишүүн энэ хүн бол хийдгээ одоо хийгээ цалингаа буун. Гэхдээ Milwaukee дээрээ юу хийсэн бэхээр 2 удаа эхний шатнаас мултраад 1 удаа плей инчгүй плей офчгүй удирлыг бүр ингэж гамшиг боллоо л доо. Тэгэхээр Doc Rivers бол тэр 1 жил Boston Celtics үнэхээр амар баг бүрдсэн. Дээрэс нь Rajon Rondo гимтээд ингээд нэг юм Eddie House-ийн давуу талыг олоод хараад авраг болцсноос бишээ бусдаар ер нь Doc Rivers тэгж гавьяа байгуулж өөрийгөө батлан харуулж исэн улирал ер нь бол ховор байсан гэж би хувьдаа боддог. Clippers-ийн тэр жилиг яг уу. Clippers-ийн тэр 1 жил бол Doc Rivers-аас бол Clippers-аас шалтгаалаагүй гэж боддоо ш. Тэр Steve Ballmer гээд хуучин Steve Ballmer биш. Steve Ballmer ч одоо нэг штэ ударч. Don Sterling гээд юу одоо оонрын скандал гараагүй байсан бол тэр жил бол нэлээд өндөр явах үйлсэн болов гэж би боддtiin. Тэгээд тэрнээс хойш харин Doc Rivers болно гэхээр одоо нэг статистик нар үцэхгүй те. Тэгээд ингээд нар үцэнгүй эсрэгод энэ бол Milwaukee Bucks стадионы сүүлийн зогсоод 7 анх болов. Ер нь бол туршлагатай дасгалжуулагч гэдэг авчирсан. Тэгээд фейлдж штэ. Туршлага нь чирэг болсонгүй, хүнтэй уучраалдаг арга барил нь чирэг болсонгүй. За тэгээд талбай дээрх зохион байгуулалт нь бүр Jay Crowder л үстний хэлсэн байсан шүү дээ. Хэнийг Doc Rivers-ийг ирэхээс өмнө манай багийн амжилт ийм байсан шүү гэд нэг тоо оруулсан байдаг. Тэгээ Doc Rivers ирээд бүгдийг самарцсан гэд зүйл их хийсэн. Тэгээд Doc Rivers-ийн халагддаг бол юу гэхээр Doc Rivers өөрөө ч ер нь бол нөгөө нэг хүлэн зөвшөөрөд буусан гэж ажилласаа. Одоо нэгсдээ ажиллаа хөдөлгөж гэж өгсөн. Тэгэхээр би бол ингэж боддог. За ингээд мэдээж 2 үлрэл 1-р шатнаас мултарсан хүлээлтэн төрөөгөө 1 үлрэл гэмт бэртлээс болоод таар үлрэл байлаа. Гэхдээ ийм үлрэлийн дараа одоо угаасаа Giannis-ыг явуулах гэж байгаа юм чи ингээд сэргээн босгалт руугаа шилжийа. Тийм болохоор ингээд өөр тасгалжуулагчтай байя гэж хүссэн болов. Тийм болохоор Doc Rivers гэсэн за тэгвэл сэргээн босгалт хийж байгаа бол би болидоч гэсэн баг нөгөө талаараа. Тийм болохоор хин чинь харилцан тохиролцоод ажиллаа өгж байгаа шүү дээ. Нөгөө талаар Giannis-ийн ярьсан зүйлүүд надад угаасаа өчтөр үнэхээр таалагддаг. Ийм хүүхдүүд байдаг шүү дээ. Нэг юм худлаа ярьж байгаа нь мэдэгдээд байхад худлаа яриад байдаг. Тэрийг ингээд үргэлжлүүлээл яриад байдаг. Тэг ингээд ярьж байгаа зүйлс мөс хэлж байгаа зүйлс нь тэг ингээд байгаа байхгүй. Бараг NBA-ийн хүрээнийхэн NBA дотор лиг дотор байгаа бүх хүн Giannis-ийг энэ Milwaukee Bucks-аас явна гэдгийг мэдээд байгаа байхгүй. Тэгсэн чинь л 2 үзүүртэй зүйл яриад байгаа байхгүй. Тэгээд би ч төсвөлд Giannis-ийн талаар ярихаас ч үндэ залхаж ин дөө. Ямар ч байсан Milwaukee Bucks сүүлийн 3 жилд
Биш ингээд юу лээ? Сүүлийн 3 жил дэмжлэн 10 болсноос хойш тий. 21 оноос хойш гэхэр чинь баг 5 жил. Хэддэг дасгалжуулагч хайж байна. 3 дахь. Майк Буднолзерыг халаад Эден Грифнийг халаад. тий. Тэгээ одоо Докерсыг халаад. одоо 4 дахь рүү орж байна. Тэгэд Янис Антетокумбо хідэн дасгалжуулагч халуулж байгаа ч. Джейсон Кидийг хүртэл оруулсан юм зү. Одоо Дарвин Хаймл үлдээ дээ. Тий одоо Янис бол зүгээр нөгөө улс төрч шиг тий зүгээр нөгөө word salad идэл хийгээл яриад зогсож идэг хүн болсон л байна л та. Тэгээд тийм байдалтай харахад бол одоо Янсын хэмжээний тоглогчийн хувьд бол нөхөр жоохон харамсалтай юм шиг санагдаад байна. Тэгээд дасгалжуулагч гэж ярьснаас New Orleans Pelicans одоо шинэ дасгалжуулагчийн эрэлт гарсан гэсэн мэдээ өнөөдөр гарсан. Тэгээд одоогийн байгаа Джеймс Брогоога одоо эн чи юу юм бэ штэ? Интерим штэ. Интерим биш штэ. Тэгээд тэргээ head coach болгож магадгүй гэсэн байлээ. Тэгэхээр ямар ч байсан NBA-д бол дасгалжуулагчийн ажил бол зөндөө. Одоо ингээд өдөр бүтэн ингээд дуусаад плей-офф дуусаад ингээд ясны дараа өшөө олон одоо юу гэдэг дасгалжуулагчийн оронтоо гарч магадгүй. Тэгэхээр Doc Rivers ажилтаа байх нь эсвэл байх нь гэдэг нь одоо өөрийнх нь л таашаалын асуудал баг. Үнэхээр одоо юу гэдэг нас нь болчлоо, одоо карьер нь болчлоо амар их юм бол амар амархлах л та. NBA нэрс гиснээс хоёулаа нөгөө Жаморантын талаар нэг дугаар хийжсэн шүү дээ. Дараахан байж аа гэд. Тэгээ тэр дугаар дээр чи санаж нөө Жаморант 7 жил тоглож байгаа юм уу? 7 жил болцсон юм уу те гэж ярьжсэн шүү дээ. Тэгээ Жаачин драфтын номер 2 шүү дээ. Тий. Жаачин драфтын номер Zion Williamson номер 1 байхгүй. Тэгээ Zion Williamson боддоо ямар амар хайптай орж ирсэн. Одоо хүртэл плей-офф тоглож үзээгүй одоо. Нэг ч жил плей-офф орж үзээгүй. Харамсалтай. Тэг ингэ бодоход жаа хажууд хамаагүй амжилттай байгаа даа тест. Бид одоо плей-офф тоглолцсон. Бас юу Антони Дэвис түрүүний 7 хоногт тест тийм. Тэр түрүүний 7 хоногт Raymond Green-ий подкастаар ороод айгүй олон юм ярьсан. За Лукагийн трейд мөрөө тэгээ бахан юм ярьсан. Гэтэ нэг сонирхолтой юм ярьсан. Хэрвээ та нар одоо Pelicans-ийн удирдлагууд хэлсэн блий. Хэрвээ та нар Ja Morant-ыг нэгээр аавна гэх юм бол би энэ багт үлдээ гэсэн юм л шүү дээ. Тэгсэн чинь Zion Williams-ыг аавна гэдэг. Тэгээд Anthony Davis-ын одоо Lakers-ээс солилцсон бас болсон юм байна. Тэрийг түрүүний 7 хоногт мэдлээ. Тийм үү. Тэгээд бид нар опшн Triple J Ja Morant биш Anthony Davis Ja Morant гэдэг хослол харах бас боломжтой байсан л билээ. Тэр ч гэхдээ нэг хоргол баг болох байсан баг та. Тэгээд New Orleans Pelicans-ийн юу нь болдоггүй. Тэгээд тэнд очсон тоглогч болгон гимтдэг, бэртдэг. Тэгээд тэрэн дээр нь бүр юм гимтэг бэртэл маш өндөр ингэж үсэрдэг Zion Williams очсон. Бараг Zion Pelicans-аас өөр газар очиж тоглож үзээд яг потенциал байна уугүй юу гэдгийг харуулсаа гэж бодох. Тэгэхгүй бол Dyson Daniels хэлсэн байсан шүү дээ. Бараг New Orleans-аас явсандаа баярлж байна. Тэнд зүгээр л ямар нэгэн хараал хүрсэн юм уу гэмээр юм болоод байдаг. Нэг нь арай гэж гимтлээдгээр одорхоор нөгөөт нь тэр тоглолтод гიშгчдэг. Ингээд гимтэд идэг гэдэг араараас гимтлүүд зүгээр л тохиолдод байдаг. Багийн эмчнэрч буруугүй. Зүгээр л гимтлүүд тохиолдод байдаг гэж ярьжсэн. Би тэрийг бол багтай л шууд холбоно. Яагаад тэгэхээр баг нь одоо менежмент муутай одоо юу гэдэг хөрөнгө хаяхгүй байна. Яагаад хөрөнгө хаяхгүй нэхэр мэдээж тэгэл одоо тэр байгаа хотын эдийн засаг одоо зах зээлтэй л холбоотой, шууд холбоотой. Яагаад бид нар ингээд Lex ингээд одоо зарагдчихлаа, ийм хүн авчлаа. Одоо энэ баг одоо ондоо болно гэд байгаа нэг зүйл бол тэр талбайгаас гадрах зүйлүүдэд хөрөнгө оруулалт байхгүй. Одоо тэр эмчний баг, одоо тренерүүд те тэр тоглогчныг одоо юу гэдэг одоо юу гэдэг өсгөн гэдэг ч юм. Дасгалжуулах те тэр зүйлүүдээр мөнгө хайж ээж тэр хөгжүүлэх тэр зүйл дээр мөнгө хайж ээж тэгэж авч явах багууд чинь одоо маш хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй яг ингээ Pelicans шиг нэг хүний юу болоод ингээд family business шиг ингээд явах юм бол угаасаа тэр мөнгөнд чүрхгүй эдийн засгийн чүрхгүй байгаа л гэж боддог. Тэгэхээр Pelicans, Memphis Grizzlies яг л адилхан зовлонтой газрууд бол.
Яг энэ дэр чи нэг Lakers-ийн жишээч уншижсэн санчлаа. Чи хэлж илүү уншиж илүү. Нөгөө Lakers-ийн скаутууд бусад багуудын скаут шиг тийм тансаг хэрэглээтэй байдаггүйгээд Европ руу явж чаддаггүй ч үлээ эсвэл маш доогуур зиндааны буудаг ч үлээ тийм ер нь тийм төсөв байхгүй маш багатай байдаг. Тийм учраас нөгөө Lakers-ийн скаутын баг Европоос тоглогч нар олж ирч чаддаггүй ч үлээ нэг тийм асуудалтай юм байна шүү дээ. Тэгээд одоо энэ шинэ эзэн нь болохоор скаут дээр маш их хөрөнгө хайж чаддаг эзэн болохоор Lakers-ийн драфтууд одоо сонголтууд алдаагүй болно гэдэг хүлээлт байгаа. Тэгэхээр зөвхөн пледийн үнд нөгөө нэг багийн үн гэдэг чинь бас нэг тустай асуудал. Талбайн гадны хэрэг хөрөнгө хайж байгаа гэдэг чинь бас нэг өөр асуудал байгаад байна шүү. Тэгэхээр Pelicans уг нь бол эмчийн багаа чи санаж байгаад 2 жилийн өмнө 3 жилийн өмнө бүтэн багаар нь халаад сольж үтсэн шүү дээ. Тэгсэн ч нөхцөл байдал сайжрахгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг чиний хэлдгээр үнэхээр л нэг бол хараал үрсэн юм байна, нэг бол багтаал байт юм байна. Эзэнтэй л байт. Хөрөнгө оруулалттай байна. Харин тийм арай бусад багаас илүү баг витамин өгөөд тийм болоодаа л гэж бодмоор санагдаж байна. Глюкоз муухгүй шүү дээ гэдэг чинь. Глюкозамин уухгүй болохоор л ингээд шүрмэснэн чад яваад байгаа байхгүй. Game Point podcast ерөнхий ивентэд гэж үе мөчний шингэн доктор глюкозамин та бүхэн e-mart-ийн бүх сэлжид дэлгүүрүүдээс ороод худалдаа авах боломжтой. За мөн та төлбөрөө Social Pay-гээр хийгээрээ Social Pay, Apple Pay, Google Pay аль аль нь дэлхийн энэ төлбөрийн систем суучихсан учраас та найзаа ураад найзтайгаа хамт Social Pay хэрэглээрэй гэж уриалмаар байна. LA Otosod, Сан Францискогоос ял та бүхэнтэй хамт байлаа. Та бүхэн Game Point podcast-ыг лавгараг бүр Premier Sports 1 сугаар болон YouTube channel-аар хүлээн авч үзэж явах боломжтой. За хэрвээ 7 хоногт илүү дугаар гарах юм бол та бүхэн плей-оффын үеэр YouTube channel-таа маань ойрхон байж subscribe дараарай гэж хэлмээр байна. Ингээд хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр та плей-оффын сагсан бөмбөг өстө үзүүштэй болно гэдэгт итгэлтэй байна да.